Дараагийн мэдээлэл хорт авдрын бай амжилтны олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хурлыг Азфарм компани болон бүгд найрамдах Солонгос улсын биотехнологийн салбарт тэргүүлэгч Селтрайн үйлдвэртэй хамтран зохион байгуулжээ. Тус хуралд орон нутгийн болон нийслэлийн шатлал бүрийн эмнэлгийн хавдрын эмч сувилагч нар хамрагдаж хоёр улсын туршлага солилцлоо. Орчин үеийн хавдрын эмчилгээний чиг хандлага бол мэдсэл гэхээс илүү хийм эмчилгээ, ялангуяа бай дархлаа эмчилгээг илүү хийх нь маш чухал юм аа гэдэг нь батлагдаад, нотлогдоод бид бүхэн бас цахаас нь хэрэглээд бид бүхэн Монгол улсад бараг 20 гаруй төрлийн бай эмчилгээ, дархлаа эмчилгээний юмнуудыг хэрэглээд байж байна. 2021 онд эрүүл мэндийн даатгалын санд 10 гаруй юм бүртгэжсэн бол бид бүхэн 20 гаруй юмтэй ингээд эмчилгээ үйлчлэгийг явуулж байгаа. Цаашид бай эмчилгээний эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа биосимиляр эмийн эмчилгээний үед баримтлах бодлогыг тодорхойлох, эмчилгээний санхүүжилт гэх мэт бодлогын асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. I'm Michael Lee from Celltrion. Манай улдэр биосимиляр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Америкийн нэгдсэн улсын FDA болон Европын холбооны эмийн агентлагуудад хүлээн зөвшөөрөгдсөн. Бид эмийн хүртээмжид илүү анхаарч ажиллаж байна. Монголд болж буй энэ хурлаар хавдрын бай эмчилгээний талаар шинжлэх ухааны мэдээллүүдэд солилцож туршлага хуваалцж байна. Which are well known for theirs. За энэ хүү бай амжилтны бүтээгдэхүүний гол зорилго гэх юм бол Монгол улсад орж ирж байгаа биосимиляр бүтээгдэхүүн маань яг Монгол улсад хорт хавдрын бай амжилтны хэрэглээг илүү сайн бий болгох, за тэгээ эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, за тэгээ өвчнүүдийн маань юу гэдэг нь эдгэрэлтэд төдийл маш ач холбогдолтой юм бүтээгдэхүүн байгаа. Азфарм компани нь Монгол улсад биосимиляр эмийг оруулж ирсэн нь зөвхөн хавдрын эсрэг эмчилгээний шин сонголт биш, харин эрүүл мэндийн салбарыг шин түвшинд хүргэх томоохон алхам хэмээн зохион байгуулагчид онцлоо.